За сонин нийтлэлийн дэлгэрүүлэх хуургал гэж юу вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл орно. За хичээлийн зарлал сонин нийтлэлийн эхийг төгөлдрөөр хуургаж санааг дэлгэрүүлэх аргуудтай танилцсанаа. За тэгэхээр эхийн хуургал хийх дөрвөн үндэс нь хүрэл байдаг. За түүний нэг нь дэлгэрүүлэх хуургал. За энэхүү дэлгэрүүлэх хуургалыг бид бүтээвэр, үг, их, өгүүлбэр гэсэн хэлний нэгжүүдэд нэгжийн түвшинд бол хийх боломжтой. За тэгэхээр энд үг, өгүүлбэр, цогцлбор буюу дутах санааг тодтогч өргөжүүлэн яаж бичгийг бол эхийг дэлгэрүүлэх хуургал гэж нэрлэнэ. За сонин нийтлэлийн ихэд дэлгэрүүлэх хуургалыг хийдэг үндэс нь 4 арга байна. За нэгдүгээрт нь баримт мэдээлэлээр дэлгэрүүлэх, тайлбар, тодруулга оруулах, цогцлбор дэх өгүүлбэрүүдийн байрыг солих, сэдвийг хоёр талаас нь харьцуулан дэлгэрүүлэх гэсэн. За ийм үндэс нь 4 арга байна. За жишээлбэл ходоод эзгэн сохор гэсэн нэгтэр хэрхэн дэлгэрүүлэх хийснийг ажиглая. Дэлхийд дахин төдийгүй бидний өдөр тутмын амьдралд аюулын харанг дэлдээд байгаа зүйл юу болохыг эргцүүлэх цаг болжээ. Бидний амаар юу орж байгаагаас шалтгаалаад бидний уршгүй, эс уршгүй гэдэг асуудал тулгараад байна. Мөн одоогийн байдлаар их нэлхсийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэн гомн эзнээс болж ходоодон цорсон өсвөр насны 3 хүүхэд үхэл амьдралын зам дээр байна гэсэн. За энэ сонины мэдээ байна. За энэ мэдээллийн ихтер хэрхэн дэлгэрүүлэх хуургал хийснийг бас эндээс харъя. За дэлгэрүүлсэн хэсгийг бол цэнхрээр тэмдэглэсэн байгаа. За жишээ нь өдөр бүр бэлэн гомн нийтдэг байсан 50 оюутан нас барсан тухай мэдээлэл дэлхийн нийтээр цацагдж байна. Үүнээс гадна Монгол Улсын боловсрол их сургуулийн оюутан хийгч нь өдөр бүр бэлэн гомн нийтдэг байсаас болж биеэр нь улаан юм туурч харшил гарчээ. Ингээд эмчэд үзүүлээд бэлэн гомгоос орцноо мэдсэн байна. Тэрээр өдөр бүр бэлэн гомн нийтдэг байжээ. Улмаар бэлэн гомгийн харшлын дархлаа биеинд нь тогтчихсон учраас ходоодны шархлаатай болсон байна гэсэн. За жишээ нь гэдэг энд нөгөө баримт мэдээлэлээр дэлгэрүүлсэн байна. За тэгэхээр эндээс харьцуулж харах юм бол эхний эхийг хоёр дахь ихээр бол баримт мэдээлэлээр дэлгэрүүлсэн байгаа нь харагдчихна. За мөн дараагийн нэг мэдэн дээр харъя. За өнөөдөр нэг нэргэн цахим уудастай GoPro хүүхдүүдэд өгдөг. Гэтэл энэ солонгос болон бусад орнд зарагддаг зөвхөн даюутай цус харгалт болох орцтой бүтээгдэхүүн гэх мэдээллийг оруулж байна. Энэ талаар их нэлхсэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч Төвөн Дэмбэрэл тодруулах тайлбарыг өгч байна гэсэн. За энэ тодруулах тайлбарыг бас мөн цэнхрээр тэмдэглэж хэрхэн яаж дэлгэрүүлсэнийг харж байна. За энэ тодруулсан гэсэн бол Монгол улсад зарагдаж байгаа эмийн бүтээгдэхүүн бүгд эмийн зөвлөлийн комиссээр орж комиссийн шийдвэрийн дагуу Монгол улсад зарагддаг гэх тайлбарыг өгч байна. За тэгэхээр энэ тайлбар тодруулах оруулах аргаар сонин нийтлийн эхийг дэлгэрүүлэх хуургал хийцэн байна. За сонин нийтлийн эхийг дэлгэрүүлэх хуургал хийхдээ анхаарах хоёр үндсэн шаардлага байна. За нэгдүгээрт нь сонин нийтлийн эхийн найруулгын төрлөөр нь ялган таних, өөрөөр хэлбэл тэмдэглэл, сурвалжлага, ярилцлага, найруулга, мэдээг байлна вэ гэдгийг таньж мэдэх шаардлагатай. За дараагийн зүйл нь бол сонин нийтлийн эхийн дэлгэрүүлэх аргуудаас тохирохыг нь сонгох. За энэ хоёр үндсэн шаардлагыг авч байвал бид дэлгэрүүлэх хуургалыг бол хийхэд амар болно гэж ойлгож байна. За ингээд бие даагаад Монгол гайхамшиг гэсэн мэдээ байна. За энэнийг та бас дэлгэрүүлэх хуургалыг хийж үзээрэй. За Монгол хүний оюун ухааны чадвараар нэгдсэн морин хур хөгжмийг 2007 онд олон улсын соёлын шинжилгээ ухааны боловсролын байгууллага болох ЮНЕСКО-гоос дэлхийн хүндрэлтний аман буюу утга соёлын шилдэг-өвөр задлан тунхаглаж батламж бичиг гаргалаа. 2005 онд Монгол Ардын нуртын дөв дэлхийн өвөөр батламжилсан юм. За энэ мэдээг та бүхэн өөрсдөө бие даагаад аргуудаа сонгоод шаардлагынхаа дагуу дэлгэрүүлэх хуургалыг хийгээд үзээрэй. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хүсье.